(2020) оны 5 дугаар сарын 15-ны урьдчилгаа цалин ордог тэр нэгэн өдөр Улсын их хурлын ах эгч нар хамгийн сүүлчийн чуулганыхаа хаалтаа хийж байсан бөгөөд эрүүл мэндийн сайд Саран гэрэл аниа нэгэн онцгой шагнал авлаа. Юу вэ гэхээр COVID-19-тэй тэмцэхэд салбараа манлайлан ажилласан, аюул тахал өвчнөөс ус түмний аварсан, бараг алангой хийх алдар нэрээрээ давх үйц, авралтай, инэрэнгүй, ачлалтай байхын бэлэг тэмдэг төрийн хатан эрдэнэ хэмээх шагнал. За мөн өнөөдөр COVID-19-тэй тэмцэхэд эрүүл мэндийн салбараа манлайлан ажилласан төрийн хатан эрдэнэ буюу Монголын төр асрангуй инэрэнгүй байхыг ард түмэндээ ачлалтай хэлбэрэлтэй байхын бэлэгдэл болсон хатан эрдэнэ гэж эмэгтэй гишүүдэд төлөөлж нийт эмчимлэгийн ажилтнуудыг төлөөлж Саран гэрэл гишүүнийг бас 7 гишүүнийхээ онцлог гишүүнээр тодрууллаа. За ингээд төрийн хатан эрдэнэ сайд маань тун удалгүй төрийн хатан ижиг их нэр хүндтэй өргөмжлөл хүртэх хувьтай байсан билээ. Ачлал харин ард биднийг энгийгүүлж аюул тахал өвчнөөс ус түмнээ аварсан алангой хийх жалдар цугаараад авсан авралт сайд Саран гэрэл хатан ижи минь. За ингээд л хатан ижи болох үндэс суурин тавигдсан да. Энэ үед Улсын хурлын 8 дахь удаагийн сонгуул явагдаж хамгийн олон буюу 606 нэр дэвшигч хүч бяраа үтсэн. Харин Монгол Ардын нам үнэмлэхгүй олонх буюу 62 суудал, арчилсан нам 11 суудал, та бидний эвсэл зөвхөн электорат болон бие даагчдаас тус бүр нэг хүн сонгогдсон байдаг. Харин 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшсэн ард түмний хайрлын намын дарга гүн далай, алс холын Тайланд усаас лайвцаар сонгуулийн сурталчилгаагаа хийж байлаа. Харин санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн гүн далайгаа ийн хэлсэн байдаг. Ялтын баяраа тэмдэглэхийн, хамт байхын, хамт уухын, үлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. 10,000 монгол минь нутагтаа ойрын хугацаанд ирэхийн үлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье. Монгол орн Монголын ард түмэн үрд мандаг. Харин сонгуулийн үр дүнд гүн далайгаа 29.7% саналаар дөрөвт бичигдсэнээр яг урдуураа тасдуулж тус тойргийн 3 мандатыг нь Монгол Ардын намын даваас өрн инх хамглан Мөнхбаатар нар авч байлаа. Тэгэхээр сонгуульд гадаад улсаас лайв хийсээрэн байгаад бараг л гарахаа төгсөн шүү. Харин сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын их хурлын гишүүдийн тангар хөрөх ёслолын үеэр нэгэн гэгээлэг хөөрхөн зүйл боллоо. Гэхдээ гамбаах чихэнд нь яг юу шимсэн бол? Би эхнийхээ цохилтыг хийлээ шүү. Чи канапа дараач гэсэн багтаа. Тэр чинь тэгээ нэг чанга хэлээд болохгүй зүйл. Канапа дараач. Би эхнийхээ цохилтыг хийлээ шүү. Ийм л болсон юм. Сонгосон сонгогчдынхаа зовлон зүдгүү санал хөлс ажилгүйд ядуурлыг зүрхэндээ бодож шаналж байгаа л үгээр байдаг хүчээр хэл. Үүний тулж юм байна гэж хэлсэн. Харин 2020 оны 11-р сарын 11-ний цас бударч байлуу яла. Ямар ч байсан сэрүүхэн тэр нэгэн өдөр. Энэ бол монголчуудын түүхэнд дурсагдах онцгой өдөр. Монголчууд удтал гүрийж байгаад нэг коронадж дотоодын анхны халдвар бүтээгдсэнтэй холбоотойгоор маргааш нас нь эхлээд 5 хоногийн хатуу хөл орой тогтов. Ер нь хизээ нэгэн цаг дотоодоо алтхан тодорхой зүгээр л цаг хугацааны л асуудал байсан дөө. Ингээд сар орчим үргэлжилсэн хөл хорионы үеэр согтууруулах ундааны хэрэглээ, худалдааг бүхэл бүтэн сар гаруй хориглож байсныг та тодхон санаж байгаа.
Тэгэхээр нөгөө шингэн гашуу юм чинь олдохгүй зөвхөн цаг байлаа л да. Гэхдээ монголчууд болсон хойно ийм нөхцөл байдалд бол сүхэтэй арт юм шүү дээ. Яаж яж байгаа л олоод дуучна. Захин орчинд хүртэл иймэрхүү группүүд ээлжээрээ нээгдэж нөгөө алдарт шагчид жинхэнэ ажилдаа орж байсан түүхэн цаг үе. 20 цэрийн хугацаанд нөгөө ордог гардаг газар нь хаалттай, дэлгүүрүүд нь шингэн гашуун зүйлс зарах нь 20-тэй атал, ирүүлжүүлэхэд хоногт 90-с 100 гаруй хүн хонож байсан гэсэн албан ёсны тоо байдаг. Бүр нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хилцээс мэдээлж байснаар ирүүлжүүлэхэд тухлан саатаж байгаа ихэнх хэрэгтийн хилдэг цайны үг нь за манийха зүгээр явуулч л да. Мачин зүгээр нэг гэртээ үнэ нөцөлцсөн байсан. Бас дархлаагаа дэмжих гээд нэг хэдэн салли маань уусан. Ирүүл явбал мянган лаа, гэртээ барааш хэсэгцсэн байсан. Хөдөөнөөс идчний махтай хамт шимээ арх дагалдцсан. Маний ихтэй нэг байгаагүй штэ. Зүгээр л намссан. Гэх аргумент гаргаж байсан гэлцдэг. Тэгэхээр зарим хүмүүст хатуу хөл оройнд орно гэхээсээ илүү арх дарсгүй өдөр хонгийг өнгөрөөх гэдэг айдас байсан дөө бараг. Та бүхэн санаж байгаа бол гүн далайн ахын алдарт ууж байгаа лайвууд нь нөгөө ангад сангасан хүмүүсийн ган гачиг дээр үүл буудуулж адар бороо оруулж байгаа лугаал байлаа. Үнэн дээр гүн далайн ахын лайв хөгжөөх үедээ хөгжөөж уух шингэн олдохгүй хүмүүст тайтгарал бэлэглэж байсан да. Хөлтэй. Жага шүү дээ, тэ? Энэ их сайхан зөөлцсөн үг юм байгаа. Тэгээд энийг юу гэж орчуулсан гэхээр language has legs энэ шүү дээ. Ингэж явсаар 12 дугаар сарын 14-өөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдал шилжүүлэх шийдвэрийг засгийн газар гаргав. Үүнийг дагаад уугаагүй утаснаас болоод жавжаар нь цагаан хөлс ахарч нүд нь улаанаараа эргэлдэж ангад сангасан иргэд хүнсний дэлгүүрүүдийн үнээг гөөмөнд дуусгаж байсан да. За тэгээд 2020 он шутрахад нийслэгчүүд шинэ оныг хөл хоройн тогтлоо. Харин 1-р сарын 21-нд нимгэн хувцастай амаржаад удаагүй эмэгтэйг тавчигтай нь гаргаад явж байгаа дүрсийг Игэл телевизээр шууд дамжуулалт олноо ил болгосныг та тодхон санаж байгаа бах. Энэ нь Монгол улсын засгийн газрыг огцруулах шалтгаан болсныг ч санаж байгаа нь гарцаагүй. Шалтгаан гэдэг үгийг би хашилтанд хийж байгаа шүү. За энэ явдлаас болж хүмүүс ч нийтээрээ ханардгаараа ханарч, хараадгаараа хараасан. Уг нь Монгол улсын засгийн газар дүлий дүмбэрээ алдартай шүү дээ. Хадруу хашгирсан юм шиг байж л байдаг. Гэтэл цэлмэг тэнгэрээс аянга буулаа гэд байдаг шиг ерөнхий сайд хүрсөх өмөл зөөл гараад ирсэн. Чухам ингэж л тун удахгүй эхлэх ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд чимээг өгөх юм бэлдэж байгаад энэ үйл явдлыг тунчиг овчноор ашиглан хариуцлага хүлээх нэрийдлэр огцорч байна. Бас зүрх шимширч байна гэдгээ үнэхээр л зүрхэн шимширэн барин зарласан түүхтэй. Энэ үйл явдал бол одоо үнэхээр хүнлэг болсон. Хүний сэтгэл санааг эмзэглүүлсэн ийм үйл явдал болсон. Би бас эцэг хүн, гэр бүлтэй, үр хүүхэдтэй, охин үртэй хүн. Энэ үйл явдал нь эцэг хүний хувьд ч улсын ерхий сайдын хувьд ч гэсэн асар их сэтгэлийн маань эмзэглүүлсэн ийм одоо үйл явдал болсон гэдгийг одоо ард иргэдэд хэлж тэр эмэгтэйгээс нийт ард иргэдээс ийм хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн нэрийн өмнөөс бас хувьяасаа чин сэтгэлээс одоо уучлалт гуйж бидийг өршөөрөө гэж одоо хэлхийг хүсэж байна. Хариуцлага үүрч Монгол улсын ерхий сайд гэсэн эрхэм хүндтэй албан тушаалаас огцорч байгаагаа одоосоор мэдэгдэж байна. Ингээд бодглохлоор тэр тавчигтай эмэгтэй ерөнхийлөгч хүрсэхүүд их л тус дэм болсон хүн дээ. Гэхдээ шууд огцорхоо зарласан чинь ерөнхийлөгч асан Батулга түүн рүү нэг гайхаж харж үлээ. Энэ бол 2021 оны хамгийн том, хамгийн шилдэг гайхалт байсан гэхэд болно. Аль алин дотроо яг юу гэж бодож байсан бол энэхүү явдлаас хойш 6 хоногийн дараа Монгол улсын 32 дахь ерхий сайдаар шудрах тав хамтлагийн ахлагч оюун эрдэнэгээ томилсон байдаг. Ингээд эрхэм хүндэд Монгол улсын ерхий сайдад танд энэ засгийн газрын төвийг баталж өгье. Монгол хүндэд амжилттай. Энэ үед дахин хатуу хөл орой
18.4 тэрбумын өртөгтэй нэг хаалга нэг шинжилгээ анхны вакцины жуулалт эхэлснээр сүүлчийн хатуу хөл орой 4-р сард тавигдсан билээ. Харин 6-р сарын 11-нд хүч тэнцвэрэг үе ялагч нь тодорхой ерөнхийлөгчийн сонгуул болсон. Ингээд Монгол ардын намаас хамгаалагч нараар биш ард түмнэр хамгаалуулдаг хүрэл сүүх улаан гэрлээр хамгаалтын холдцоо заяа. Холд. Одоо ард түмэн намайг өөрийг хамгаалсан. За таанд жоо холхон байцгаа заяа. арчилсан намаас эрдэм хил ам дагуусаар зөвхөн электорат дэвслээс Инх бат коронавирусын тусгаарлалтаас нэр дэвшин өрсөлдснөөс Ухнагийн хүрэл сүүх 67.9%-аар үнэмлэхүй ялалт байгуулсан байдаг. За хамгаалагч нар холд гиснээс яг энэ үед хамгаалагч нар дотроо яг юу гэж бодож байсан бол бас дараа нь хоорондоо юу гэж ярьсан байсан бол гэдэг нь тунчиг сонирхолтой. За тэр ч яг уу. За энэ үед сонгуульд нэг хүн маш дурамчхан гомдолтой байсан нь босоогон ба. Тэртээ 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Мегомбийн холдыг нэлээд сандаргаад авсан Гамбаа ах маань энэ удаа улсын хурлд судалтай намын ганц гишүүний хувьд ерөнхийлөгчийн сонгуул дэвшин энэ удаад бүр яс үзэн хүч хаянагээд гоё юм төсөөлж байтал нэг л өдөр нам нь Монгол ардын намтай нэгдээд замхраад алга болсон. Их л хэцүү, шаналнтай, гаслантай яг л инх хоёрыг алгадаад авмаар санагдсан байхтай хөрхий. Ингээд гэрлийн хурдаар арчилсан нам руу явж очоод гишүүн болоод бас арчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэйч мөн өгөөд амжсан түүхтэй. Гэхдээ ардчил таартай ардчлалыг хүндэлдэг хүмүүсийн хувьд би ардсан намаас нэр дэвшгийг хүсэж горилж материалаа бүрдүүлж өглөө. Тунгадлгүй нөгөө алдарт 400 сая жуулчин хүлээж авах даллагтай урлагийн хосгүй сайхан бүтээл бараг суут Микеланжелогийн Дэвид баримлаас илүү гарах алдарт андлын өргөө цогцлборыг нураагаад таялаа. Харин суурин дээр нь Тэнгэрийн андлал цогцлборыг гэрлийн хурдаар босгосон түүхтэй. Тэр 400 сая жуулчин гэж намайг нэг баахан шоолсон. Тэр шүүмжлээд байгаа хүмүүст хэлэхэд адаглаад ордост ганцхан удаа очиж үзчихээд хинтийгээр нэг тойрчоод олон юм яриа. Харин 2022 он луу гулгаад ороод иртэл ам долларын төгрөгтэй харьцах ханш 20 гаруй хувиар чангарч 1 Америк доллар 3445 төгрөгтэй тэнцлээ. За бас тэгээд Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Соронзонгийн хэрэг нөгөө Муис хоёрын зодон мэдээж Монголын үндэсний их сургууль гэдэг сургуулиар би өөрөө маш их бахархдаг. Ягаад гэвэл өглөө болгон би босохдоо үндэсний их сургууль гэсэн логог харж басдаг. Өнөөдөр Монгол Чингис хаанаар 13 дугаар зууны Чингис хаанаар Монгол гоёх хэсэг. Өнөөдрийн Монгол надаар гоёх хэсэг. Тэгэхээр надаар гоёх хэсэг тэр зүйлийг хэн бүтээж өгч чадах вэ? Монголын үндэсний их сургууль бүтээж өгч чадах юм болоо гэж бодож байна. Хүчлийн банкны хэрэг, давхар дээлний ус төрийн шоу, ажиллаа хийх гэх хүрээтэй жагсаад ээлжилжээрээ өрнөлөө. Гэтэл 12 дугаар сард Монголын нийгэм улс төр уул уурхайн салбар бүхэлдээ нүүрсний хулгай гих далай живсэн байлаа. Улмаар иргэдийн бухимдал дээд зихтэй хүрч нүүрсний хулгайчдын нэрсийг зарлал гих хүрээтэй олон хоног үргэлжилсэн жагсаалттай золгосон байдаг.